Эдийн засгийн мэдээг одоо та бүхэнд хүргэе. Энэ сарын 25-ны өдөр Улс аймгийн Улаангом суманд бол одоо тэр дундаа шинэ Улаангом гэсэн зах бол одоо шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл гараад онцгой байдлын байгууллага бол газар дээр нь очиж ажилласан байдаг. За ингэснээр бол тухайн захад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагууд иргэдийн хувьд бол одоо хүнс бараа, гоо сайхан гэрмжлэл олон төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалдаг байсан иргэдийн хувьд бол хохирол амссан. За ингээд энэ хохирлыг бол одоо орон нутгийн өмчт үйлдвэрийн газар учраас тухайн одоо хохирлыг улсаас барагдуулна гэдгээ мэдэгдээд байна. Ийм зах 10 аймагт баригдсан. Хоёрын шатлаа, хоёр нь ажиллагаагүй байгаа. Энэ төрийн харлан бодлогын нэг хэлбэр мөнөөсөө мөн. Тийм учраас ард иргэд өнөөдөр амьдралаараа хохирчоод энэ төрөөсөө ихэмжилж ирээд байж байгаа. Энийг хүлээж авахгүй гих үнцэг бас биднэрт байхгүй. Ягаад гэвэл төрийн өмчөөс учраас. Тэгэхээр хөвсгөлд ийм болоод засгийн газрын нөөц хөргнөөс асуудал шийдээ явсан. Гэхдээ хуулийнхаа хүрээнд шүү. Өнөөдөр маргааш ингэ шийдвэл ингэж амж чадахгүй ч гэсэн хуулийнхаа хүрээнд. Тэгэхээр хөвсгөл өөрөөс нь бид нар араас нь гарчаагүй байх юм засгийн газрын. Адилхан шийдэж өгөх ёстой. Тэгэхээр бид нар энэ аймгийн удирдлагууд манай тал танаа тал эднэр манаахан гэж юм байхгүй. Бүгдээрээ нэг тал нэг аймгийн бид нар тааны саналыг аваад энд сууж байгаа болохоос биш адилхан Улс аймгийн иргэд шүү дээ. Тухайн өдөр бол ажилласан онцгой байдлын байгууллагаас за барилгын стандартын шаардлага хангасан одоо барилгын материалыг одоо тухайн барилга байгууламжийг барихтаа ашиглах, за мөн дээрээс нь цахилгаан угсрал монтажийг мэргэжлийн байгууллагаар хийлгэх гэх мэтчлэн зөвлөгөө өгсөн байдаг. Энэ бол ганц удаагийн тохиолдол биш. Өмнө нь ч гэсэн яг ийм орон нутгийн өмчт үйлдвэрийн газар буюу за яг энэ орон нутгийн өмчт зах шатсан тохиолдол гарсан. За тэр нь энэ оны 4-р сарын 28-ны өдөр за Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гарсан шинэ мөрөн худалдааны төвд бол галт төмөр гараад тухайн одоо төвд 260 гаруй иргэд түрээсээр хүнс бараа, гоо сайхан хэмжлэн ахуй хэрэглээний бараа бүтээгдэхүүнүүдийг бол одоо худалдаалж ингэж ажиллаж байсан нь за тухайн төвний ийхүү гал гарч шатсан байдаг. За ингээд мөн тухайн үед бол бас иргэдэд одоо яг хохирлыг нь аймгийн одоо засаг даргын хөрөнгөөс гаргаж өгч байсан. Энэ бол зөвхөн 2 жишээ. За цаашлаад 2013 онд л гэхэд анх одоо яг энэ төр өөрөө орон нутгийн өмчт үйлдвэрийн газруудтай болно. За тэр дундаа аймгийн төвдөд бол битүү зах худалдааны төв барихад хөрөнгө оруулах энэ төслийг бол одоо анх хэрэгжүүлж хэлжсэн. За ингэхдээ бол нийтдээ 9.7 тэрбум төгрөгөөр 10 аймагт ийм зах худалдааны төв байгуулах хөрөнгө оруулалтыг эхлүүлсэн байдаг. Ингээд төрийн өмчт компаниуд за тэр дундаа орон нутгийн өмчт хуулийн этгээдийн одоо тоо мэдээллээс шүүгээд та бүхэнд харуулж байна. За энэ дунд жишээлх юм бол Арангаан аймгийн Чулуу цуманд Чулуу дахуу үйлчилгээний төв гээд орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байна. За мөн Өвөрхангай аймгийн Арва хэрд Өв Эко Мит гээд мөн орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байна. За Өмнөговь аймгийн Далан Задгадад худалдааны төв зах гээд бас ийм төв байна. За Улаанбаатар хотод гэхэд Баянзүрх дүүрэгт өсөр үе хүнс гээд бас одоо ийм хүнсний ханган нийлүүлэлтийн ийм орон нутгийн өмчт үйлдвэрийн газар байгаа. Мөн төр зах худалдааны төв хэлбэрээр бас ийхүү бизнес эрхэлж байгааг эндээс харж байна. За жишээлх юм бол одоо Арангаан аймагт байгаа Чулуу дахуу үйлчилгээний төв гэхэд л орлого нь 99.5 сая төгрөг, зардал нь 123.8 сая төгрөг байгаа. Нэг өсөндөө зардал нь орлогоосоо давчсан алдагдaltaй ажилтдаг. За нийт хөрөнгийн хэмжээ нь 1 тэрбум төгрөг байгаа. За Улаанбаатар хот дахь Баянзүрх дүүрэгт байгаа өсөр үе хүнс орон нутгийн өмчт аж ахуйд тооцоод үйлдвэрийн газрын хувьд гэхэд орлого нь 2.4 тэрбум төгрөг, зардал нь 12.2 тэрбум төгрөг байгаа. Энэ бол 2024 оны тоо мэдээлэл. За хөрөнгийн хэмжээ нь 668 сая төгрөг байна. Ийм жишээнүүд бол маш олон байгаа. За одоо та бүхэн дараагийн дэлгэцнээс харуулъя. Орон нутгийн өмчт хуулийн этгээдүүдийн судалгаа мэдээллийг одоо та бүхэнд харуулж байна. Энэ бол төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас одоо авсан мэдээлэл байгаа. Ингээд харахад аймагуудаар нь л харахад бол аймагуудад бол маш олон тооны одоо орон нутгийн өмчт аж ахуйд тооцоод үйлдвэрийн газрууд бол байна. Энэ дунд жишээлбэл Өмнөговь аймагт жишээ нь 32 аж ахуйд тооцоод үйлдвэрийн газар байгаа бол за Сэлэнг аймагт 22 байна. Улаанбаатар хотод 92 байна гэх мэтчлэн мэдээлэлүүд гарч ирж байгаа. За энэ нь ингээд санхүүгийн бас эдийн засгийн мэдээллийг нь харах юм бол Өмнөговь аймагт жишээлбэл нийтдээ 35 хуулийн этгээд байгаа. Эдгээрийн нийт орлого нь 1.2 их 80 төгрөг, харин зардал нь 654 тэрбум төгрөг байгаа. Сэлэнг аймгийнх жишээ нь 22 одоо хуулийн этгээд байгаа. Орлого нь 24.6 тэрбум төгрөг байгаа бол за зардал нь 35.2 тэрбум төгрөг байна. Нэг өсөндөө Сэлэнг аймагт үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр 22 аж ахуйд тооцоод үйлдвэрийн газрууд нь одоо ашиггүй алдагдaltaй ажиллаж байгааг эндээс бас харж болно.
За ингээд та бүхэнд яг энэ орон нутгийн өмчт болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2024 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтийн судалгааг бол харуулж байна. За ингээд аймаг тус бүрээр за аль суманд ямар нэртэй үйлдвэрийн газрууд байгаа вэ гэдэг мэдээлэл та бүхэнд харагдаж байна. За ингээд жишээлбэл түрүүнчлэн Арангаа аймгийн Чулууд суманд Чулууд ахуй үйлчлэгийн төв орон нутгийн өмчт үйлдвэрийн газар гэдэг ингээд эдийн засгийн тоо мэдээллүүд нь үр төлбөр нь за нийт хөрөнгийн мэдээлэл гэх мэтчлэн мэдээллүүд нь харагдаж байна. За ингээд энэ бол ганцхан Арангаа аймагт биш бараг бүх аймагт ийм зах худалдааны төвийн чиглэлтэй худалдаа үйлчлэгээний одоо чиглэлтэй ийм төв одоо орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд бол маш олон байгаа. Ингээд тоо нь бол цаашаа доош хөвөрч байгааг та бүхэн харж байна. За энэ хавар буюу 4-р сард одоо шатсан шинэ мөрөн худалдааны төвийн бас 2024 оны эдийн засгийн мэдээлэл нь та бүхэнд ингээ харагдаж байна. Нийт орлого нь гэхэд 597 сая төгрөг, зардал нь 773 сая төгрөг буюу 2024 онд л гэхэд тухайн шинэ мөрөн худалдааны төв алдагдaltaй ажиллаж байсан гэдгийг бас эндээс харж байна. Үр төлбөрийн хэмжээ нь гэхэд 40 сая төгрөгт хүрсэн байна. Ингээ энэ мэтчлэн одоо ингээд маш олон одоо энэ 21 аймаг за Улаанбаатар хотод энэхүү орон нутгийн өмчт үйлдвэрийн газрууд маш олон байна. Тэр дунд нь бол одоо эрчим хүч болоод за зам тээвэр ч юм уу чухал гэж хэлж болохуйц төр заавал яалтчгүй одоо бас бизнес эрхлэх хэрэгтэй төр өөрөө бас хариуцах шаардлагатай гэж үзэж болохуйц салбарууд байгаа эдээ ч гэсэн энэ дунд нь ийхүү өмнө дурдсанчлан зах худалдааны төвүүд бол маш олон байгааг харж байна. Одоо улс өөрөө барьж өгчөөд тэрийнхээ нөгөө менежмент тийм ээ засвар үйлчилгээ тэр аюулгүй байдлыг хангах тэр угаасаа одоо сул менежер юм байна гэдэг нь олон тохиолдлоор харагдлаа шүү дээ. Тийм учраас энэ дээр бол би цаашдаа одоо ингээ улсын төсөв орон нутгийн төсвөөс зах бөөний төвийг одоо барих ер нь гэх мэтчлэн одоо ижил төстэй иймэрхүү одоо барилга байшин барихгүй байх дээр одоо анхаарч ажиллах хэрэгтэй л гэж бодож байна. 100 гаруй төгрөгийн өмчт компани 350 орчим орон нутгийн өмчт аж ахуйн тооцоод үйлдвэрийн газрууд байна. Нийтийн 80,000 ажлын байрыг тэнцээ явуулаад байна. 29 их 80 төгрөгийн төсөвтэй байна л да. Монгол улсын төсөв 2026 онд 33 их 80 гэж байгаа шүү дээ. Ингээ нийлүүлээд харахаар дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 70-75% орчим хувийг төрөөс хамааруулаад байгаа байдал нь бол буруу гэж боддог. Аль болох ингээд ямар нэг осол аваар гарсан ч гэсэн төр хизээч өөртөө харилцаа тооцохгүй шүү дээ. Зайлшгүй яг ямар секторт төрийн өмчт компани байх ёстой ийм компани байна. Тэрийг авч үлдээ магадгүй батлан хамгаалагч гэдэг юм уу те. Энийг авч үлдээ. Өөр зарим нэг салбар жишээлбэл одоо уул уурхайн салбарын том стратеги гэж хэлээд байгаа том ордууд дээр бол огт төргүүгээр явах сонголтыг бол бид нар улс төрийн хувьд бол хийж чадахгүй юм шүү. Төрийн өмчт компани, за орон нутгийн өмчт компаниудад бол одоо улс төрийн нөлөө хамаарал байгаа болохоор за мэрэгжлийн бас удирдлага зөнхөлсөн. За тийм ч учраас тухайн компаниуд бол алдагдaltaй, өөртөө за иймэрхүү нөхцөл байдлууд бол даймжирсаар байгаа. За өмнөх одоо 2 жишээн дээрхээс ч гэсэн харахад тухайн 2 барилга шатаж байна гэдэг. За тухайн барилгыг анх барих цагаас нь эхлээд л одоо энэ ажил нь өөрөө зөв төлөвлөлтгүй, за төр өөрөө зөв менежер байж чаддгүй тод илэрлэл болсон юм а.